Саймон хүмүүс түмэн шаяугийн өргөөнд энэ сайхан өдөр биз хөх мөнх тэнгэрийнхээ тааллаар тинүм цэнгэлэг идэлж суу. Боохоо найр наадамгүй бол тусал цус нь үгүй цац юу хэмээн. Нарангийт, сарангийт их тэнгэрийн залхиа чаны бас таамаг шүү. Мөхөс би таны залхиа их хангайг дарлаж алтайг өвсөж явсан боловч их бушаануудын үе түмэн цэрэг довтлоо. Чи юу гэнэ? Хөх тэнгэр минь би өөрийн ир зөрөх дэрстэйгээ тэмцээч дийлсэнгүй хангай нарт шиг хангар сайхан ирс минь харь бушаануудын гат амаалтуу. Энэ явдал ир биег минь нэмтэлж байна. Орхойны дамиг минь авахтуу. Чи юунд ясгүй аашилно? Их хатмын өшөө хаан таны халуун цусны тасгай болсон хоёр хүүгийнхээ нэгийг барьцаа болон үг ис аваас их дайн өдөөн гэж мэддүүлв. Өмзөгийн нахиадууд өдрөөс өдөрт түлхэгдэж байна. Гэвч модон эрхлэг хөнгөрний зарцтай нийлэн ялалт байгуулав. Сайхан мэдээ. Хүрээ! 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 Мөн танд дуулах өшөө үлцэтэй мэдээ. Их хөнгөрний зүүн гар болсон хүчит хян огийнхны аслагч Бушивагаас модон танд гэр бууж ажиллаа. Новонгэгт, Савангэгт их тэнгэрийн тааллаар шаны болсон эцэг минь. Үгийн амрыг айлт. Шива чамд тэгээд юу гэж айлтав? Хон шууны дэгдэх хөөчний цаг нь болжээ хэмэв. Зовх цагт нь хайлаас шиг түшиж, жаргах цагт нь ус шиг нэвчих хайртай болсонд нь би баярлаж байна. Үзэгслэн гоо төгөлдөр сайхан бүсгүй юм. Бэрэн голомтондоо мөргүүлье. Гэж би хайртай хүүгээ хатуужиг халуун дайнд зангирсан ухаан нь тэлэг гэж харь бушаан орлоо. Дайнд мордуулахаар Дандын хатсныг өгсөнч алган дээр минь буусан мөнгөн шүлэн цустэйгээр чамааран гэж санаж явуулна. Мото тэгвэл би таны мөнгөн таны тань хээ болж явъя. Энэ нэгэн биений тань ихсэгт нэгэн тасархай болсон гэх илэг зүгтээ. их бушааны өргөөнд Би саяхан танай хүмүүсийн баруун хаврыг таваанда чанаж идсэн. Мөнчих мах амсах шүлгүй юм байлээ. Саяхан чиний эцэг түншин юу? Чамайг өөрийнх нь содлоор үнэлцэхгүй гэж
наашны явуулсныг юу гэж бодож байна? Бодож байгаа бодол мөн дотогшоол улсаж байв. Мото. Би чамд нэг саналтай. Миний үзэх гүнжийг ав. Тэгж буй их төрийг минь барьж аа. Юунэ? Чиний эсрэг хүмүүсийн эвнийг тлийн гэрээгээ зөрчиж ихтэй нэг өдөрлөө. Эцэг мөн багштай. Ушаан тань намайг холдуулж байна уу? Тэгвэл тэгэлдэ. Үгүй хаата. Миний чи хүмүүсийн үзэсгэлэнгүй хатнад байсан юм. Тийм батал би таныг яах хорлох вүлээ? Харин та намайг томын орноос үрд хамт аваад яваач. Одооноос би сүүгэнэ биш цуцаар амсан хүмүүн болж сүнэнэ биш сүйтгэлээр давуулсан нэгэн болж эцгийг өмсөж их нутгаа төлөх болно. Миний хүү их шаний авлаач бараалгасан уу? Бараалгасан. Эцэг өрөөндөө цагаан зүтгэл залгиж улаан шулманд төвлөрчихсэн хэвтэж байна. Хүмүүсийн шаний үдэндээ ялаа эргэлдүүлэх ёсгүй. Согтуу хүлжүүч гэсэн эцэг чинь чамайг ирсэнд аав чинь баярлаж байгаа. Засагт ёс минь замхалж заяат төлмөн бохирдож байхыг сонсоод хамаг бие минь алцарнаж байсан. Эхний шагнатаа өгсөлцөдгүй эссэн толгой боёо. Дөрвөн зүгт алдартай их баатар билээ та минь од бичид алган дээр минь гялалцах адил оюун залмын дүрлцэж байна. Ичи шага ойлтоо ушааны гүнжиг танилцуулж. Алдалт ушаанаас авсан ачтан билээ. Миний хүү шагач нэгэн бие хоёр хуваахж байгаа шүү. Отчин хийснээр бол дайнд баатар ногоон хэмжлэг хийсэн. Энэ үдээ би ушааны гүнжиг үсгэж. Үгүй маа. Эрт дээр үес манай хуяа гам үр хүүхдээ өөрсдийн гараар тайлсаар ирсэн юм. Тоёгсон сэтгэлийг тушиж болтоггүй. Халтсан сэтгэлийг хадгалж болтоггүй юм хүн. Араас нь оч. Үгүй ээж. Энэ хүн хэн болгоны араас бол энэ би мөхөн. Хүн эртний явж хажууд. Маргааш явдаг бомбоо.
Цэн улс ингэж бараалдаж байна. 이 환신 자식 징호승의 환신 공호승의 등 ሸ누기 아마라막승 айлтхан мэдчилж байна. Хааны баруунгаар лүүсрүү миний би загтал хөргөлөв. 10-аад хөлбөмбөр бэлэг болгон илгээснийг хүлээж авлаа. Мөн шэнүүта нэгтэй хүсгүй аваас дор дурдсан зүйлсүүдийг манай улсад илгээгтэн. Хүмүүсийн шүтээ алтан хүү. Хүмүүсийн шүтээ эрдний болт илт. Бас багатнаа гэх. Эс бөгөөс хүмүүсийн орд нутагтгүй хэрэм толгой амиа газраа үгсгүй. Дор дурдсан зүйлсүүдийг дор дурдсан шаардлагуудыг эс биелүүлээс манай цэн ус 3 бум зэрэг хөдөлгөөх болно. Би үүний хариуг мохой цагт өөрийн биеэр илгээх бол. Та ойлгоцдгийг зөвшөөрөх гэж байна. Эцэг нь алхах зураа ихийг тунгааж бодно. Хаан эцэг минь арай та ээжиг минь Шимхуха бидний толгой нанда хатаах гэж ирээ чи. Айцоо! Мото! Чи юун арваад нүвэ? Эндэр идэж байли. Ойлгоцдгийг зөвшөөрөх. Аав дөнгөж сая цэн улсынхантай өн толгоороо халуухан гэрээ байгуулж Итгэв үү? Би таны гадар нутгаа биш магаднаа үгнэ гэж бодсон юм. Гişгэх газаргүй хөл харах шоогүй нүдээр яадаг юм. Өдшөө эцэг минь. Одооноос та хүмүүсийн шанюу ах их хасуулав. Миний ном аав нүхээс хизээч имээдэггүй байсан юм аа. Харин үрд мартагдахгүй л гэж айдаг байж лээ. Миндэ! Хөхтөнгөр минь чинь юу болох вэ? Их дүрийг авч явснаа. Ихтэй цусан шатгал урсгаж эцгийг хасуу амьсгалыг тэгшүүлэх гэж юу? Хартал гайчид харуулсаг төрөхгүй байна уу? Харуулаач! Та хүмүүст өсөхгүй гэж байна. Гівчих шанюу эцэг минь хүмүүсээ харин өмнө чүүлтэйгээр дормжлуулсан тул хүн эцгээ мөнх тэнгист илгээ. Эцэг чи залуудаа ирвэс шиг дахиж явсан юм аа миний хань. Одоо тэнгэрийн орон хэн гарыг нь бүлээцүүлж хэн хөлийг нь хучих юм бэ? Би хамт явж аяг цагаан хувааж уусуу! Ээж миндэ! Хаан эцэг хатан ичи хоёр минь тэнгист халив. Юу гинэ? Мото хаан биш. Арваад. Миний хүү. Чи энд хөнгөрний хаан болох ёстой. Үгүй ээж.
Бодон ах бол надаас ухаантай хүчирхэг жанжиггүй. Тэглээч би энэ том улсыг ганцаараа захирч чадахгүй. Тиймээс Бодон ахад хааш ирсэн. Өвчин дэлхийг зүгдүүлж явсан хөх талбад Монгол их хүн хаан Сэлмэл тэнгэртэй зүгдэн мөргсөн цагаан сэтгэл Монгол их хүн хаан хазаа даран тэмүүлсэн хатар жоо хөлгийн эзэн хамаг Монголын сүлтэн тэнгэр халах их хүн та хаан Айн цагаан шиг тэнхэлхэн бүсгүйтэй оддын дор хайр шивнэлсэн ор Монголын минь халуун мөрг амгалан зантай эр хүн та хаан үнэгчлэн зүүдлэх хонгор үрийнхээ толгой дээр үнэг хайчлан домсон эцгийн цагаан сэтгэлтэй үнэж амаргийн харцанд нял хоног шиг номхордог үгэн хатуу Монгол эр хүн хаан Гандөрөн дээр ээлтэн гуталж ийж гадаад хөлгийн шанцаараа туулж гадуу ертөнцид өөрийн түүхийг бүтээсэн гартаан ил барьсан өгдийн удамд эр хүн та хаан салбуурс аавын хамгууд муудсан цагаан сэрхэд ээжийнхээ хайранд нуссан мөр царайлаг Монгол бүсгүй харцыг нь булаасан ир Цаваа хонгор үрсийнхээ сэтгэлд нь мөнхөрсөн эцэг эр хүн та хаан хатын хабаас шижигдэх алтан нарны цацраг хөх овторгойд номрох шин солонгын өнгө хостоор амьдрах тавилангийн үл тасрах багн ханат өргөө гэрийн хоймортон залрах шүтээ эр хүн та хаан байна завсан жаргасан Нулимсаа үдүрдэггүй зарих зүрхтэй зүр дэвчээр чинь хаан цуснасаа үнтэй нулимсаа үдүрдэггүй цогорч үзээгүй сэтгэлийн хат чинь хаан нэгдүгээр цэхийн хаалгаар ир бар хацгийг аялж нудалтан талыг уйраасан нүдэндээ хорвоо шийдсэн ухаачин хаан байна үргэлж Эксченжний амрыг атад таньдуулах их сайн нэг муу мэтэр. Алиг нь ч хамаагүй. Аваад хан улсын алтан бичиг хулгай буцааж явахыг би төгсөн. Мөн аваад таны хүүхдийг хорох гэж багтан би сайн. Батлын нь чамаагүй. Хэн Өгс намайг зөш гэдэг. одооноос чи амьс хэрэгч юм уу? Эксченжний амрыг шүү. Ивч аваад таны хатан болох шагаад отны зүр чүүс. Араа! Хүн болгон хаан ширээнд суудаггүй юм байна. Гэвч би хаан өвгтөө ургийн хэлхийг тасалбал хүн улсын төрийн багнгаах нь. Тийм учраас би шогээ хатны дүү шиваг өөрийн гэргийн болгон аваа. Солоцсон дөрөв долоодсон улсаа хүчирхэг хүн бүрэн болгоно.
шидэрхгүй Амгусаа хизээсээр нахгүй Хамгийн хийсүү аттай Монголчууд Утгой шорахай Ургоми нэшиг Исгэл бисадан Гэргойни тэнгэртэй Хочик дидавар Ургоми нэшиг Мингиэр харай Охтын заяа 모든 신이 오셨지만 지금 뭐 생각하는 게 이들이 Таны хүмүүс таяа бүрэн ирээд зүгтээ. Догшин хийсэн долоон голтой. Бүлэгчийн цаашиг. Шаниугийн өнгөөр татлаа багтсан. Би хивэж. 시와군데 제 샤넬 문진이 있어서 운패를 떠나죠.
Шагээ чихээ хаж. Шиваа. Хөөсгөөш. Шиваа мэдээ. Ганцаархан сэтгэлийг гашиг асаасан шиваа. Чи зөвхөн миний хүч. Чи хүмүүсийн хайртай хамгаас үлдээ ирээдүйн юм шүү. Хаатани хатан болсон юм. Дээдийн заяа. Гэвч хамгаас тэр хайртай нэг авах тэр би өгөхгүй гэвэл хүмүүс минь эднийх болно. Тэгээд би бодож тэр хайртай минийснээ хамгаас хамхуурч чиглэл хийсэхээр бодлоо. Үлшөө. Энэ хан усих ямар түрэмгийн юм бэ? Минь надад хэлдэг байсан. Наас ч дор хилцтэй хүмүүс гэж. Харин таныг хизээч бууж өгдөггүй. Уусын нарс шиг ховоршгүй гэж хэлдэг байсан. Их чанжим юуд хоёр хийсэн. Дайт. Доо! Өгөх хөдөл байхад авах үлдээ төдөлгөрн. Би тастын нэхэнд дулгасан галт цэцгийг таслаж энд авчирчгаад төрнөж болгож бааж чадсан гэдэг. Үлшөөгөө хатан минь үлшөө. Чиний минь нулимс шингэсэн тэр. Надтай хамт өмнө зүгийг зорно. Харин таам хатан гэмээ хайж яваа.
ихэн моён гişгээс хэсэглэн авч үзсэн. Хастамлын дэсүүдийг надад Өшөө. Би сүүдийн ядасаа 300 өдөр 300 шүн сон байж энэ хөгийг хэлсэн. Чи хастамлын үнэхээр хэлсэн гэж. Энэ мөчөөс ихлэн энэ хөгийг модон хоол хэмээн нэрлэнэ. Тимофеийг чарах гэж байна. Боотоны олон юм нушаад яг шууд чи. Манай Ихванли танаа баруун хилдэг хулангийн хоолойг өгнө үү хэмээн зарлиг боллоо. Юу? Хүмүүсийн дэжта хүмүүсд хэнүүн өгөх цаг боллоо. Хүмүүсийн ичээр буцааж явуулаа. Манай хүмүүс танаа хүмүүстэй дан зодж байна. Газар нутгаас улбатай. Газар бол түр улсын мөн үндэс мөн. Амьд бүхэн газар дээр орж бас мөхдөг. Энэ газар дээр үндэслэгүй хүмүүн төлөвтөн түр ус гэж үгэлээ. Гацхууны төлөө би өөрийн хартай хүлэг аав ичи амлаг бүгдийн зөлөслөө. Бүгдийн би алдав. Гэвч би гараад нийлэх газар нутаг толгоогоо тушаах түр ус хүчрхэг хүннүү бүднэ байгуулав. Би бол тэнгэрийн хүү боодов. Манай төвлөлтийг туслан сууж таан сорилсан та бүхэндээ баярлалаа. Онцгой түүхтэй Монгол онцгой